Одоо энэ бол яг зөрчил бүртгэлийн дашборд нь. За одоо энэ гэрэл төхөөний зөрчил, игнээ байрны зөрчил, зогсох шугамын зөрчил, үргэлжилсэн цагаан шугам, усгал сүрэг, төс зогсох хоёртой. Энэ зөрчлүүдийг бид нэр дөрвөн зохиоцсон. Одоо тээврийн хэслийн эзэмшигч шүү мессеж илгээж байгаа. Тэр нь зөвхөн гэрэл төхөөний зөрчил, игнээ байрны зөрчил, зогсох шугамын зөрчил гэсэн гурван зөрчил дээр мессеж илгээгээ явж байгаа. Одоо энд ингээл секундээр дөрвөн зөрчиж байгаа нь харагдаж байна. 345 зөрчил. Энд ч одоо 335 ингээ 300 зөрчил ингээ секундээр ингээ илгээж байна. Дандаа игнээ байж зөрчиж байгаа, явган үний зам дээр зогсож байгаа, гэрэл төхөө зөрчиж орж байгаа. Одоо энэ гэхэд 11 цагт 15,000 зөрчил гарч ирж байгаа байхгүй. Тэгээ энэ мессеж илгээхэд энд бол өдөрт нэг 200-аас 300,000 зөрчил илэрж байгаа. Гэхдээ нэг үндэсний дата дүнгийн мэдээлэл хүргэсэн юм. Нэг жоохон хоцрогдолтой ажиллаад ингээ хоцрогдолтой өдөрт нэг 100-аас 120,000 мессежийг илгээж байгаа. Одоо яг ингэж байна л та. Иргэдээс нэг юм өргөдөл гомдлын шинжтэй 11 төв дээр засгийн газрын мэдээллийн утсаар өгж байгаа одоо өргөдөл гомдол дээр намаа ингээд автомашиныг гаражтаа тавьсан байхад машины торгуул яриад байна. Эсвэл намайг одоо би гэртээ байхад намайг ингээд автомашины замын хөдөлгөөнд оролцож байгаа дөрөв зөрчлөө гэж мессеж ирээд байна гэдэг. Яг энэ дээр ямар асуудал? Энэ бол маш бага хувьтай. За нэг ч өгөхгүй. За энэ яагаад вэ гэхээр бүртгэл дээр автомобилийн бүртгэлийн эзэмшигчийн дугаар нэгдүгээр буруу бүртгэлтэй. Энэ бид нэр одоо 6 сарын 1-ээс мессеж илгээгээд эхэлж байхад сая 600-аас 700,000 зөрчил рүү мессеж илгээсэн. Сая 600-аас 700,000 тэр сошиал болон одоо биднэрт бол яг ийм дугаартай тээврийн хэсэл ийм алдаа гарч ийна гэдэг мэдээллийг ирүүлээд тэрийг ингээ газар дээр шалгаж үзэхэд 1000 зөрчил дээр л алдаа гарсан байна. Жишээний. За яг нэг уулзуур зохион байгуулалтын үед цагдаа бие зохицуулт хийж яхад нэг эхний 2-3 өдөр бол алдаа гарсан. Одоо тэрнээс хойш алдаа гарахгүй болсон. Би одоо ингэвэл яах вэ? Би ингээд за зохицуулж ялаа. Би зохицуулагчийн одоо юу гэх юм даалгавраар баруун ирэхлээ. За торгуул ирлээ. Би тэр тохиолдолд одоо ирсэн байгаа тохиолдолд яах вэ? Магадгүй алдаа гараад ирсэн байж болно шүү дээ. Энэ чинь нэг туршилтад явж байгаа 26 оны 1 сарын 1-ний хүртэл бол зүгээр мэдээлэл маягаар алдаатай ч хамаагүй явуулаад алдааг мань биднэрт хэлж өгöd байх тусам бидний системд улам сайжруулж тэгээл явж байгаа юм. 1 сарын 1-нд ч үгүй юм уу? Яг энэ програмыг ажиллаж эхэлснээс хойш бол алдаа гарахгүй. Алдаа гэж үзэж байна уу? Тийм. Алдаа гарахгүй. Тэгээ хоёрдугаарт бүх нотлох баримт төс бичлэгэн дээр цаг минут секунд дээр бичлэг хийдэг юм чинь. Алдаа гарсан тохиолдолд тухайн хүний гомдол саналыг дор нь аваад асуудлыг шийдээд бүрэн боломжтой. Иргэдийн хүсэж байгаа зүйл ерөөсөө энэ байгаа байхгүй. Ингээд замын хөдөлгөөнд оролцоо явж хахад өөдөөс нь машин ингээд 2-3 игнэгээр эсрэг урслаар орж ирээд зогсоод байдаг. Эсвэл урдуур нь ингээд дайраад байдаг. Шигээрээ ингээд явж итэл ингээд нэг юм тал дээр мал бэлчиж байгаа юм шиг 10 талаас нэг машин ороод ирнэ. Арай ч хүн тэн дээрээ тоормослол ингээд гаран гутна. Өөдөөс иж байгаа машин шууд цагаан шугамд аваад иргээд байгаа. За тэгээ уулзар дээр бол одоо ингэж шүү дээ. Нэг машин ингээд зогсоход баруун ирэх ёстой игнэн дээр авчиж зогсоол зүүн талаас нь дахиж машин зогсоол тэнд нэг жижигхэн аваар гарцсан байлаа гэвэл тэр саадыг тойрох чинь ингээл дур дураараа авирж байгаа л тэг гацалт үүсэл тэг зогсолт үүсэл энийг л болж өгөөч л гэж. Олон одоо үйлдэл хийхээс өлөө энэ одоо замын хөдөлгөөнд соёлтой оролцуулах боломжийг нээж өгөөч л гэж байгаа. Тэг өнөөдөр хотын даргын санаачлагаар 176 уулзуур дээр 2600 камер суурилсан. Тэг үр дүн нь өнөөдөр ингээд харахаар ингээд шөнийн 12 цагаас хойш яг одоо ингээд 11 цаг 30 минут болж байхад гэрлэн дохионы зөрчил 42541, игнээ байрын зөрчил 27531. Тэг ингээд судалгаа хийгээд үзсэн бид нар ингээд 5 хоногийн дотор 500,000 зөрчил илрүүлж байгаа. За хамгийн их зөрчил илрүүлсэн нь тэр хагасаа өдөр гэл ингээд харахад 280,000 зөрчил зөвхөн нэг өдрийн дотор энэ Улаанбаатар хотын замын хөдөлгөөнд оролцож байгаа автомашин, жолооч дүрм зөрчиж байна гэсэн. Тэгэхээр энэс цаана ийм олон одоо үзүүлэлтүүд байгаа учраас өнөөдөр иргэд гомдол мэдүүлж байгаа юм. Иргэд энийг шаардж байгаа юм. За дээр нь ийм их одоо аваар осол их гарч байгаа. Тэгээ бид нар энийг одоо схемд нь оруулах гэж, зөв зэгцэнд нь оруулах гэж бэлтгэл ажлаа хангаж байна. За 2026 оны 1 сарын 1-ээс эхэлж бол бидний торгуулийн системийг одоо бүрэн ажиллуулж эхэлнэ. За тэр болтол бид нар 7 сарын 2-наас ахуулаад тодорхой уулзуурууд дээр үе шаттайгаар ашиглалтанд оруулж эхэлнэ. Тэгэхээр үе шаттайгаар ашиглалтанд оруулж ирэхэд бид нар одоо иргэд рүү мессеж явуулж байгаа гас гадна
давхар бид нэр линкийг явуулж байгаа. Тэгэхээр иргэн одоо баяр үнэхээр энэ дүрмийг зөрчснөө зөрчөөгүй. Намайг гадаадад байхад миний гараажта тавьсан машин одоо энэ замын хөдөлгөөнд оролцсон уу оролцоогүй, оролцоод дүрм зөрчсөн үгүй гэдгийг би өөрөө яг нотлох баримттайгаар хараад ингээд одоо шийдвэрлэх болцоод. За бид нар энэ хүртэлх хугацаанд 7 сарын 1-ээс энэ одоо 6 сарын хугацаанд бид нар бүх алдаа одоо засна. Тэгэхдээ бидний явуулж байгаа энэ мэдээллүүд бол бүгд линктэй явах учраас нотлох баримт бол бүгд 100% хангагдсан алдаа мандгүйгээр ийм одоо зохион байгуулалтанд орно гэсэн. Ялангуяа энэ торгож эхлэх уулзрууд дээр бол бид нар энэ асуудлыг бол 100% алдаа мандгүйгээр явуулна гэдэг л ийм л одоо зүйл. Хоёрдугаарт иргэдэд бас бид нар энэ бололцоог олгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний дүрм өнөөдөр жишээ нь зөрчөөд 50,000 төгрөг торгууллаа гэж бодъё. Тэгвэл би 14 хоногийн дотор төлвөл 50% хөнгөлж өгч. 25,000 төгрөг төлөх бололцоог нь олгож байгаа. 14 хоногоос хэтрвэл бид нар сар болгон 10%-аар нэмэгдүүлээд явна. 50,000 нь нэг сар хэтрвэл одоо 14 хоног хэтрвэл 55,000 бол. Дараагийн сар нь ингээд 5,550 ч юм ингээд нэмэгдээд явах. Ийм л одоо нөхцөл рүү одоо бид нар орж ийнэ гэсэн. Гэхдээ иргэдтэй бас энэ мэдээлэлээ бид нар хөвштлээ бас нэг мессеж явуулдаг ийм л зохицуулт руу бол орох хэрэгтэй байна. Тэр нь юу гэхлээр дарга одоо иргэдээс ирж байгаа зүйл нь 14 хоног чи өнөөдөр дуусчлаа гэд нөгөө шөнийн 12 цаг болохоос 2 цагийн өмнө мессеж ирээд байна гэдэг. Тэгэхээр энийг бол та хэд мань угшлуулад ядаж 7 хоногийн өмнө нэг сануулдаг энэ одоо мессеж рүүгээ бас та хэд мань ороод оператор компаниудтайгаа уулзаад нийгмийн хариуцлагын хүрээнд үн төлбөргүйгээр иргэдэд энэ мэдээллийг давхар явуулдаг ийм зохицуулт руу орох хэрэгтэй шүү гэдгийг би онцолж хэлье.